За сайхан аварч чинь нөө та. Аварж гинөө. Манай их чи одоо хэд их сава уурга аваж байгаа? Одоо би чи надныгийн 1 сараас хойш ууж штэ. Жохон уург нь холдчихор зэрэг жохон тиймэрхүү. Жохон тамирдаал мэдэгдэж нөө. Мэдэгдэн угаасаа. Одоо ингээд та хоёрт ээжлэхэн онштой. Ижилхэн ингээд явж байгаа хүмүүс хэр их байна? Ер нь илэг бол хэцүү юм байлаа. Өчнөө хүмүүс байдаг юм байна. Яг ингээд битээр яваад хандаа төвшиг болоод хажуу тохон усан төвшөөл нэг имлэг хаалга явах чинь зөвхөн өчнөө төчнөө л байх юм байлаа. Бараг бүтэн 1 сар гэртээ өөлцөө. Айгу хурдцтай явагддаг юм байна. Ер нь тэгээд Дээрээ за шиг би ямар идэвшгүй хөтөн болсон биш. Би өөр нь яаж игээл эрүүл болохын төлөө зүтгэнэ. Гэр бүлийн юм нүдэнд үзэгдээд байгаа юм чи. Ажил гэж явсаар байж гал би зөнд нь хайчихсан. Тэгэл нэг эргээд харахад хүний төлөө явж байгаа юм болчихж байгаа байхгүй одоо эзэмсэн мэрэгчлэн совлогч тэгэл одоо тариагаар ч юм уу шивэр эзэр ч юм уу те ямар нэг халдвар авсан байгаа хэл гэж ойлгож байгаа. Тэрний шаарлж ийсэнгүү зүгээрээсэн шинжилгээнд ороо зүгээрээсэн гэж хэлсэн. Жилийн дотор гинт төврөлгүй хатуурл гэл ингээ ярахаар хин хөнгүүл шоконд орчихж байгаа. Тэгэхээр ер нь ард түмдээ өрөөлж хэлэхэд энийг болоод ер нь утсан сэргийл хүүцлэхтэй байнга тогтмол хамрагдж байгаараа тэгэхгүй бол эцсийн шатанд бас ингээл яалтчгүй гацаанд орчдөг юм байна шүү гэдгийг л бас уурайлмаар. Тэр вирусын эсрэг вакциныг л тийм хийлгэх чухал байгаа тийм. Манай монголч илгэний асуудал гэж нэг номер л болчиход байна шүү дээ. Илгэний хавдрал гэж хатуурал гэж ингээл үе шатндаа явж байгаа улсууд яалтчгүй доонороо хайгаал явахлаар хууль бол үнэндээ чанга юм байна. Тэгэл эргэж бодох асуудал бол энэ хуулинд өөрчлөлт оруулах яасан гэсэн бодлол ахыхын тарихынд явдаг юм даа. Бид хоёр бол үндэ ингээл доонор хайгаал яваад энэ цусны бүлэг манд харахгүй бид нэр томорсон хүүхдүүд маань цусны бүлэг нь өөр гарчаад манай хүн 2 дугаар бүлгийн цустай хүүхдүүд маань 4 болчиход байдаг. Би өөрөө 3 ингээ ах дүүнэрээс нь хайгаад явахлаар яг таарсан нэг нь вирустай гарчаад байдаг. Тэгэхээр бас нэг ямар ч юмтэй насны хязгаарт нь бас нэг өөрчлөлт оруулдаг юм аа. Аль эсвэл нэг эмнэлгийн чанараас нэг амьд донор гэж ярьдаг. Би эмнэлгийн хэллэгийг гүйцэд мэдэхгүй болохоор сайн мэдэхгүй юм. Тэр мөрөн талаасаа бас бодлого шингээж өгөөд зохисныхын төрөөс нэг жоохон дэмжлэг үзүүлээ. Тэр аль донор болж байгаа улсуудад дэмжлэг болоод өгчих юм бол хийнх нь амьдралд бас нэг хүнд нэг алтан ам бэлгэлэх юм даа гэсэн зорилгол агуулж байгаа. Нас залуу биш та тэгэл ямар ч гэсэн яаж игээл босноо гэх юм.